Тэгэхээр өнөөдөр миний бие зөрчлийн тухай хуулиар шийдэгдсэн иргэдийг өшөөх тухай хуулийн төслийг өргөн барьж байна. Тэгэхээр 2017 оны 7 сарын 1-нд хэрэгжижсэн зөрчлийн тухай хуулиар давхарцсан тоогоор 4 саяын 650 орчим тэрбум төгрөгөөр одоо зургуулсан ийм мэдээлэлтэй байна. Тэгэхээр энэ хууль бол төсвийн цоохог нөхөх хүртэлх хэмжээний тийм өндөр ийм одоо торгуулалтаа ард иргэдийг хохиросон маш одоо иргэдийн одоо амьдралд хүндээр туссан ийм хууль болчиход байгаа. Өнөөдөр энэ цар тахлын үед энэ иргэдийн орлого буурсан үед энэ өшөөгийн тухай хууль бол нэн чухал одоо шаардлагатай гэж миний үзэж байгаа. Тэгэхээр өнөөдөр маш их олон иргэд энэ зөрчлийн тухай хуулиар торгуулдаг. Дээрээс нь одоо төрийн том дарга нар, сайд нар одоо орон нутгийн дарга нар, жирийн албан хаагч нар, цагдаа нарыг өдөр шөнөгүй одоо торгуул иргэдийг торгох төлөвлөгөө үүсгэх гэдэг ийм усаа даргатан зайлшгүй ийм хүнд нөхцөлд ирчээд байна. Тийм учраас энэ одоо хуулийг өшөөгийн тухай хуулийг өргөн барьснаар ойрын үед одоо торгуулж байгаа хэрэг одоо чарган шийдвэрлэх үйл ажиллагаанд явж байгаа энэ хүмүүсийг одоо өшөөх юм аа. Ингэсний өргөнд энэ хуулийн үйлчлэл нь сая гаруй одоо урдсан байдлаар сая гаруй иргэдэд одоо хүрнэ гэсэн ийм одоо тооцоолол байгаа. Тэгэхээр энэ дотор хууль дотор олон асуудлууд бий. Тэгэхээр энэ хугацаанд баримтлах шийтгэл оногдсон байгаа тэр хүмүүсийг одоо тэр шийдвэрлсэн чөлөөлнө. Дээрээс нь иргэдийг болон аж ахуйн нэгжийг 10 сая хүртэл торгуулийг одоо чөлөөлөх ийм одоо төсөл өргөн баригдсан байгаа. Мэдээж одоо том компаниудын төслийн торгуулууд байдаг. Энэ нь араас дээш байх юм бол энэ хуулинд хамрагдахгүй. Ер нь 5-аас 10 сая төгрөгөөр торгуул төлөх ийм тохиолдол бол иргэн хүний хувьд бол нийтдээ нэг 700 орчим хүн байгаа. Энэ 3-4 жилийн хугацаанд. Тэгэхээр ихэнх нь бол одоо энэ сая төгрөгөөс доош үнээр одоо торгуулдаг. Торгуулийн ихэнх хэсэг нь одоо замын төсөлтэй холбоотой ийм одоо торгуулууд байдаг. Жишээ нь одоо иргэд яг энэ төслийн тухай хуулиар байгаль орчны эсрэг нэг алт холбоорлох гэж явж байгаа. Ганц хоёр хурц одоо шороо авдаг. Тэгээд байгаль орчныг эсрэг гэмт хэрэг үлдсэн гэд тэр хүнийг торгодог. Тэр торгуул нь дотор 2 сая 5 сая хүртэл одоо ийм торгуултаа тэрнийг төлж чадахгүй байгаа иргэд ямар байдлаар шийдэж байгаа нөхдөд энэ одоо төслийн тухай төслийн хэрэгээр эрүүгийн хэрэг болгоод өөрсдөө одоо ингээд тэсэ харгацах ял энэ төр аваад явж байгаа. Тийм учраас одоо энэ иргэдийн амьдрал маш хүнд байгаа. Энэ нөхцөл энэ төслийн торгуулаа төлж чадахгүй байгаа иргэдийг одоо өшөөх энэ аж ахуйн нэгжийг өшөөх энэ одоо төсөл хамгийн чухал гэж үзэж байна. За ойролцоогоор ер нь бол хэдэн төгрөгний одоо бас тэр торгуулийг чөлөөлнө юмс энэ хүмүүсийг одоо бас чөлөөлж өгнө гэсэн судалгаа байгаа ойролцоогоор хэдэн төгрөгний юу байна? Тэгэхээр ихэнх торгуулууд бол шийдвэр торгуулууд бол тэр дороо одоо үүсгэгддэг. Ер нь бол хамгийн их одоо торгуул нь хоошоо үлддэг торгуул бол энэ замын зөрчил байгаа. Тэгэхээр энэ замын зөрчил бол хязээ шийдэгддэг гэхдээ тухайн машинаа зарах ч юм уу эсвэл одоо онцлогоонд орох үедээ торгуулаа төлдөг. Тэгэхээр энэ торгуулууд нь бол хоошоо үлдсэн байж байгаа. Бусад торгуулууд бол ихэнх нь тухайн үедээ торгуулаад явдаг ийм одоо байдаг. Тэгэхээр энэ хуулийн дагуу бол хэрвээ иргэн хүн яг тухайн зөрчлөөр хэрэг одоо торгуулийн шийтгэл авсан бол нэгийг нь олон давтан үлдсэн бол нэгийг нь одоо чөлөөлөх ийм одоо хуулийн зохицуулт гарсан байна. Одоо энэ ковидын үеэр хүүхдүүд ингээ гэртээ байгаа шүү дээ. Тэгэхээр
зөрчлийн хуулиар одоо доод айлын ч юм уу тийм дээд айлын ч юм ингээд цагдаа дуудаад өгч байгаа хгүй танаа хөвгт хийхгүйгээд байна гэртээ хийх чимээ гаргаж яана гэдэг ингээд тэгж байгаа. Тэгэхээр цагдаа яриорс хаалганд агшаал 100,000 төгрөгөөр торгочоод яваад гэж байхгүй зөрчлийн хуулиар. Тэгэхээр энийг одоо бас яаж энэ хуулинд шийдэх үү? Энэ одоо асуудлыг яаж тусгасан байгаа л. Тэгэхээр энэ хуулийн дагуу бол тэр тухайн зөрчлийг бол хянаж шалгах шийдвэр өөрөлдөө тэр хүн одоо гийн буруутаа гэдгийг тогтоогоо та ийм буруутаа байна гэдгийг хуулийн байгууллага тогтоох юм. Хамгийн гол нь төр төлж байгаа тэр торгуулийн мөнгнөөс чөлөөлөгдөх асуудал байгаа учраас энэ дээр одоо ямар нэгэн одоо зөрчлийн асуудал гаргалаа гэхэд хэн нэгэн хүмүүсийг одоо хохироосон байлаа гэхэд тэр хохирлыг нь одоо тэр хүнээр хүлээн зөвшөөрүүлэх тэр шалган мөнгө шийдвэрлэх арга хэмжээг хийсний дараа торгуул дээр л одоо өршөөл үзүүлж байгаа ийм л одоо хуулийн хууль байна. Би дахиад нэг асуулт өгөх. Энэ нөгөө нэг 10 сая гэдэг тоо байгаа байхгүй. Тэгэхээр энэ 10 сая гэдгийг ямар судалгаатай гаргаж ирсэн бэ? Яагаад 10 сая хүртэлх гэдэг юуг оруулж ирж байгаа юм бол? Тэгэхээр энэ хууль бол иргэн аж ахуй нэгжид үйлчлэн. Өөрөлдөө аж ахуй нэгжүүд бол том монопол компаниудыг шудраг өстөний хэрэгжлийн төлөө газар ч юм уу өөр одоо байгууллагаас торгодог. Тэгэхээр энэ монополийн эсрэг авч байгаа тэр арга хэмжээнд бол өндөр үнэтэй байдаг. Тийм учраас яг ингээд нэг энэ зөрчлийн тодорхой дүрм журм зөрчнийхөө үндсэн дээр одоо компаниудыг өндөр дүнгээр торгодог. Тийм учраас энэ торгуулийг 10 сая гэж тавьсан. Иргэн хүний хувьд бол өнгөрсөн хугацаанд нийтдээ 700 орчим хүн л одоо энэ 5-аас 10 сая төгрөг торгуулсан ийм одоо мэдээлэлтэй байгаа. Тэгэхээр ихэнх одоо иргэд бол 1 сая төгрөгөөс доош торгуулдаг ийм одоо тэгэхээр ер нь бол энэ 10 сая гэдэг бол нэлээд сайн бодож байж одоо тавьсан доо.